Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Өнөөдрийн хичээлийн сэдэв цаасны үүсэл, цаасаар бүтээл хийх. Хичээлийн зорилго нь цаасыг хэрхэн юугаар хийдэг талаар мэддэг болох юм. Хүүхдүүдээ доорх зургийг сайтар ажиллаад ярилцъя. Хүмүүс ямар ажил хийж байна вэ? Цаас боловсруулж байна. Цаас хаанаас үүсэлтэй юм бэ хүүхдүүдээ? Цаасны үүсэл хөгжил цаасыг анх Хятад улсад гаргаж авсан байна. Улмаар цаас хийх технологи дэлхийд дахинд дэлгэрсэн байна. Цаасыг модны голын зөөлөн эдийг жижиглэн буцалгаж, цавуулаг боцуудыг нэмж, зуурмгаа сайтар хутган хавтгай самбар дээр жигт тараан хавтгаалan нэмгэлж хатаах аргаар боловсруулан гаргадаг байжээ. Орчин үед цаасыг химийн аргаар гарган авдаг бөгөөд төрөл бүрийн зориулалтаа боловсруулж байна. Цаасыг яаж боловсруулдаг юм бол хүүхдүүдээ? Та нар юу гэж бодож байна? Цаас боловсруулах үе шатыг харцгаая. Нэгт нь ой модоос гаргаж авах юм байна. Хоёрд нь модоо бэлтгэх, гуравт зорж үрмэглэх, дөрөвт халуун боловсруулалт хийх, тавд цаасаа үйлдвэрлэх, зургаад бүтээгдэхүүн маань бэлэн болох нэ. Бидний хэрэглэсэн хаягдал цаасыг дахин боловсруулж, цаасыг хоргоожүүлэн, дахин цаасыг үйлдвэрлэдэг байх нэ. Асуултын дагуу ярилцгаая. Цаасыг юугаар хийдэг вэ? Мэдээж модоор хийдэг байна. Цаасаар юу хийдэг вэ хүүхдүүдээ? Дэвтэр ном, сав баглаа бодол, ариун цэврийн цаас болон маш олон зүйлийг хийдэг байх нэ. Ой модоо хайртай хамгаалахын тулд та нар юу хийж чадах вэ хүүхдүүдээ? Цаасаа гамнаж хэрэглэх байх нэ хүүхдүүд. За хүүхдүүдээ дадлага ажиллацгаая. 3 хэмжээст ил захидал хийх. Хичээлийн хэрэглэгдэхүүн нь өнгийн цаас, харандаа, цавуу, шугам, хайч зэрэгэ бэлдээрэй хүүхдүүдээ. Дагаа хийгээрэй хүүхдүүдээ. Өнгийн цаасаа голоор нь нугална. Битүү ирмэгтэй талаасаа зурна. Дараа нь үргэлжилсэн зураасын дагуу хайчлана. Хайчилж бэлтгэсэн цаасаа шугамын дагуу эсрэг чиглэлд нугалж орон зайд дүрс үүсгэнэ. Хоёрт хавтас хийх өнгийн цаасаа хайчилж бэлтгэнэ. Нугалсан цаасаа өнгийн цаас нь хавцтайгаа нийлүүлж наана. Дараа нь ил захидал дээрээ чимэглэл хийгээрэй хүүхдүүдээ. Гэрийн даалгаварт цаасаар шоо хийгээрэй хүүхдүүдээ. Анхаарал тавьсанд баярлалаа хүүхдүүдээ.